Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 15 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэлтэнд Панда байна. The best way to make your dreams come true is to wake up. Paul Valery. За өнөөдрийнхөө персептик талаар ярихаас өмнө тэрхүү персептик маань хэлсэн хүний талаар ярьцгаая. Паул Валери гэж хэм байсан бэ? За Паул Валери болохоор бүтэн нэр нь бас нэлээд урт юм байна. Ambrose Paul Toussaint Julius Valery. Зөв уншиж байгаа гэж найдаж байна. За тэрээр 1871 онд төрсөн Францын зохиолч, эссе бичдэг хүн, философч юм байна. Тэрээр уран зохиолын Нобелийн шагналд 12 удаа нэр дэвшиж байсан байна. Тэгээд 1892 онд гэдэг ч одоо хэдтэй байсан юм бэ? 21-тэй байх үедээ нөгөө нэг юугаа зохиол шүлэг эднараа бичгээ болоод 20 жилийн турш математик, шинжлэх ухаан, тэгээ нөгөө оюун ухааны юу гэмдэ судалгаа суралцахад 20 жилийг зарцуулсан хүн байт юм байна. За тэгээд яг 20 жилийн дараанаас эхлээд өөрийнхөө зохиол уран бүтээлүүдийг төрөж эхэлсэн байна. За тэрний хэлсэн үгийг орчуулад үзвэл мөрөөдлөө биелүүлэх хамгийн шилдэг арга нь сэрэх юм аа. Сая нөгөө нэг Паул Валеригийн талаар ярьж байгаад нэг юу гарсан да. 21 настайгаас эхлээд 20 жилийн турш шинжлэх ухаанд бүх хүч хөдөлмөрөө зарцуулсан гэх. Магадгүй түүний хувьд мөрөөдөл нь тэр шинжлэх ухаан нартай холбоотой байсан болохоор тэрээр сэрсэн байж магадгүй маа. Тэгээд яг энэ хүү үгийг хэлэх болсон байх магадлалтай гэж би бодлоо л доо. Ер нь мөрөөдөл гэдэг бол их гоё зүйл л дээ. Хүмүүс бас ярьдаг да. Мөрөөдөл гэдэг нь ямар нэгэн бодит зорилго. Тэгээд тодорхой нэг цаг хугацаа зааж өгөөгүй бол тэр бол биелэхгүй. Мөрөөдөл дээр нөгөө нэг саяны зорилго, цаг хугацаа хоёрыг нэмэхээр тэр маань өөрөө юу болдог? Төлөвлөгөө биш. Зорилт болдог гэх юм уу? Хүн гэдэг ерөнхийдөө нөгөө нэг тийм бүдүүн бараг юмыг тарих маань өөрөө за энэ нэг тийм чухал биш юм байна гэдэг байдлаар ингээд хайчдаг. Харин эсрэгээр одоо юу гэдэг би 2 жилийн дотор хятад хэл сурнаа. Хятад хэлээр тэгж ярьдаг болсон байна. Тийм төвшний шалгалтыг нөгөөд тэгж тэр төвшнийг авсан байна гэд хэрвээ ингэчих юм бол хүний тарих боддог юм л да. 2 жилийн хугацаанд тэр төвшнийг авахын тулд одоо яг юу хийх ёстой лээ? За тэгэхээр ийм юм хийх ёстой байна, ийм сургалтанд сурах ёстой байна, тэдэн хандж ижлэх юм байна, тийм үгнүүдэд ижлэх юм байна гэд тарих маань өөрөө нөгөө нэг боловсруулж эхэлдэг. Яагаад гэвэл тэрэнд зорилго өгч өгсөн. Тэгээд цаг хугацаа заагаад өгсөн байдаг. Тийм болохоор ер нь бол мөрөөдлийг ялангуяа тэр мөрөөдөл чамд үнэхээр чухал бол мөрөөдөл хэвээр нь биш,
харин зорилт олгоод цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй шүү гэдэг зөвлөгөөг хэдүүлээ өнөөдөр авлаа. За өнөөдрийн даалгавар хэдүүлээ. Доор яг эхлээд шууд томоос нь хэлж чадах юм чинь жижигхэн зорилгоос эхлэе гэж бодож байна. Доор комент хэсэгт яг өнөөдөр та за 1 сарын дараа яг ямар зорилтонд хүрсэн байх вэ гэдгээ доор бичээд хэдүүлээ мөрөөдөл жинхэнэ бодит байдал дээр хэрэгжүүлэх эхний алхмуудаа хийцгээе гэж бодож байна. За нэг жишээ авах юм бол өглөө болгон босоод халуун бүлээн асуунаа. Тэр нь өөрөө яах вэ гэхээр мэдээж хүний биеийг өглөө яг сэрэхэд нөгөө нэг хүүт усаар цочрооход хамаг бие өөр ингэ нөгөө нэг агшаад гэдэг юм да. Цочроод тэр нэг мэдрэлээс дэмжигсэн өөрөө гинтхэн ингэ нэг цочролд ордог гэж байгаа. Тийм болохоор халуун бүлээн усаар өөрийгөө тайван сэрэх болно. За тэгээд яг энэ байдлаар доор комент хэсэгт 1 сарын дараа яг ямар үр дүнд хүрсэн байх талаараа хэдүүлээ бичээд мөрөөдлийнхөө төлөө эхлүүлцгээе. Өнөөдрийнхөө дугаарыг үгээр өндөрлөе. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл таамт Панда.